Сайн байцгааны үзэгч та бүхэндээ орой мэндийг айлтган хүргэж байна. Төмөсийн ДВС Лизээс орой бүрийн 19 цагаас бэлтгэн үзүүлдэг мэдээллийн үйлбэрийн ээлж чинхэн дугаар та бүхэндээ хүрнэ. Бид өнөөдрийн онцлог мэдээлүүдэд танилцуулъя. Тархан хотын иргэдийн бас үндэсний хангамжийг нэмэгдүүлэх, ялангуяа өвөл болж байна. Махны хангамжийг сайжруулахын чиглэлээр бас энэ өвлийн эдиш 2025 арга хэмжээг одоо энэ амралтын өдрүүдээс эхлээд хийн. Зарууч театрын өмнөх нарийн талбай дээр хийх. Тэгээ нийтдээ бол нэг 10 хоног үргэлжлэнэ. Тэгээ энд бол манай аймгийн за бусад хөсрэлдээ аймгийн малчид мал өхөө иргэд ирээд махаа зарна. За зөвхөн бас нөгөө гарал үүсэн гэрсгээ шаардна. Хоёрдугаарт бол яг орчны ариун цэвэр, хог шоргоо цэвэрлэх өөр ямар нэгэн шаардлага байхгүй. Ирээд талбай дээр гэхдээ гагцгүй нарийн талбай дээр гэж байгаа. Тэгэхгүй бол ингээд дархан дээр энэ тараад худалдаа хийгээд сүүлдээ бас ингээд хяналт алдаг чинь тийм ээ. Тэгэхээр Зарус театрын талбай дээр ирж одоо энэ худалдаа болно гэдгийг нийт малчид хоршоологчдод нэг дамжуулж байна. Хоёрдугаарт манай дарханчуудыг бас энэ амралтын өдрүүдээр үйлчлүүлээрэй гэдгийг бас хэлэх байна. Хөл аймгийн нутгаар ер нь бол цас гонж байна. За сүүлийн одоо орсон цасны улмаас бол бас ер нь үйлчлэл нэлээд хөндрөх шинжтэй болчихлоо. За манай байгууллагаас за өчигдөр орхон сумын нутгаар өнөөдөр одоо Шаргал сумын нутгаар ер нь цасны өндөр ямар байна. За мал бэлчих боломж байна гэдэг судалгаа хийгээд ирлээ. За энэ судалгаагаар бол цасны өндөр ерөнхийдөө нэг 20-26 см байна. За бүр хонгор одоо газартаа бол мэдээж энэс их байгаа. За ойрын одоо 10 хоногийн цагаарын мэдээг танилцуулахад за 14-өөс 15-нд бол за эхний нутгийг хамарч цасан шуурхаар байна. За цаашлаад 22-23-нд бол бас зарим нутгийг хамарч цас орохоор байна. 14-өөс 15-нд цасан шуурхтай холбоотой бол нэлээд хүүтрэхээр байна. Бүр энэ огцон хүүтрэхээр байна. Шөндөө одоо 20-25 өдөртөө 12-17 градус хүүтрэхээр байна. За эргээд бол одоо 18-наас бол бага зэрэг одоо хүүтэн ирч буураад өдөртөө 7-аас 12 шөндөө нэг 13-аас 18 градус хүүтэн байхаар байна. Ер нь бол одоо 16-наас эхлээд одоо хүүтний ирчүүл чангарахаар ийм байна. За энэ өвөл бол бас ямар хуу одоо байхаар байна гэж урьдчилсан байдлаар бол 12 дугаар сар маань өөрөө ер нь 21-23 градус бол одоо хүүтэн байдаг олон жилийн дунд судалгаагаар. За энэ одоо 12 дугаар сар бол 23-аас 25 градус хүрэхээр ер нь ийм төлөв бай. Тэгэхээр юу гэж ойлгож байгаа нөхөр их хүүтэн байх нэ. За цасны хэмжээ бол ер нь дундчаар бол одоо нэг 5-6 мм цас ордог байсан бол үнээсээ ахиу нэг 7-9 мм цас орхоо. За 1-р сар бол олон жилийн дундчаас бас хүүтэн байхаар байна. За цасны үед бол яг дундчийн орчим. За 2-р сар бол мөн бас хүүтэн ийм байхаар байна. Тэгэхээр энэ өвөл бол ер нь хүүтэн за цас ахиу байхаар байна. Сайн байцгаана та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Дархан хотод одоо аймгийн цочоодог байшин 12 дугаар сарын 1-ний хугацаатаар ирсэн байна. Тэгээд айх бол хүний одоо байгалийн нэг юм гоё хүчин зүйл. Хүн айдастай нүүр тулахаараа нөгөө өөрийнхөө хамгаалах тийм байдалд ордог. Тийм учраас хүний эдээс сэргэж хүн жилдээ нэг одоо айж юм уу эсвэл гоё биеийн сэргийх ёстой гэж байна. Тийм учраас та бүхнийгээ бас зорж ирж энэ сайхан та бүхэндээ зориулан бэлтгэсэн бид бүхний айдастай төрдөг сүнстэй байшинд орж одоо гой мэдрэмжүүдийг аваарай гэж хүсэж байна. Давтлаад ээжсэн чинь хэмэр яагаад тэгээд чон толгойд нэг мангад байсан тэр нээр санагдсан. Яг хамгийн амар нь юу вэ? Тэр нэг хөдөлдөг сүнсийн нэг юм нээр. Сүнсийн нэг юм байсан. Найзтай тэгээд энэ орж үзвэл хитрхи их айх хэрэггүй шүү гэж хэлээ. Амар чөтгөшөө хөрсөн тэр хүмүүсүүд нь хамгийн амар байсан. Энэ тоглоом руу ороход эхлээд амар сонирхолтой байсан. Энд тэндээс ингээд олон төрлийн одоо аимшигын зүйлсүүд гарч ирээ. Одоо бид ингээд айдсыг ингээд бүрэн утгаар ингээд төрүүлж ирч чадлаа. Тэгээд ер нь бол ороод үзэхэд гимгүй амар сонирхолтой байна. Ингээд бид эмоос хүртэл ингээд цаанаасаа ингээд амар гарч ирж байна. Бүр ингээд. За ер нь бол ингээд хүмүүр айдсыг төрүүлж чадхаар тийм амар сонирхолтой тоглоом байна. Ороод үзээрэй. Үнэхээр амар. Замана аймгийн байшин бол өргөө кино театрын 2 давхарт өглөө 11 цагаас орой 11 цаг хүртэл ажиллаж байгаа. За тэгээ энэ хооронд найз нөхөд гэр бүл гоё бөөнөрөө ирээд 6-аас дээш насны хүмүүс ирэх шүү гэхдээ. Гэтэ та бас айдаг бол хэрэггүй. Зүрх хүмүүстээ хүнд бол зориулагдаагүй гэж байгаа. Тийм учраас гоё ирээд хөгжилтэй бас айдастай гайхалтай мэдрэмж гоё сюрпризүүд та бүхнээс дотор бэлдсэн байгаа бид нар.
аймаг сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар хагас жилдээ нэг удаа уулзаж, ажлаа дүгнж ярилцаж, өөрсдийнхөө одоо дараа улиралдаа хийх гэж байгаа ажлаа танилцуулаад хамтарч юу хийх вэ гэдэг дээр хамтын шийдвэр гаргадаг болоод одоо хэвшил боллоо. Тэгээд сая бид нар 2 дахь хагаст уулзсан уулзалтан дээр 2 ажлыг ярьсан. За нэг нь бол бүх сумдын одоо ажлын албатайгаа уулзъя. Засаг дарга түүний тамгын газартайгаа хамтарч хэрэгжүүлсэн суман дээр хийсэн шинэлэг ажлуудаа бие биендээ танилцуулъя. Бие биенээсээ туршлага судлая. Бие бинийгээ дэмжиж хамтарч ажиллая гэдэг дээр бол санал нэгдсэн. За энэ ажил хийгдээд одоо хамгийн сүүлд дархан суман дээр уулзалтыг хийж гин. Тэгээд уулзалт их өгөөчтэй сайхан болж байна. Хурлын дарга нар маань маш сонирхолтой ажлуудыг санал болгож байна. Засаг дарга түүний тамгын газартайгаа хамтарч хэрэгжүүлсэн ажил нь бие биендээ үлгэр болох үс бие биенээсээ жишээлж авч суралцах ажлууд их байна. За энэ мэтчлэнгээр хамтраад одоо нэгдүгээр ажил нь. Хоёр дахь нь бол бид нар нутгийн удирдлагын байгууллагыг бэхжүүлэх, шин төвшөнд гаргах ажлыг санаачилж хийх тал дээр хамгийн ихний алхам болгож шатлсан зохион байгуулалтаар мэдлэг мэдээлэлээр бүрэн хангаж ажиллах тал дээр шин соргог ажил хийхийг одоо санаачилсан. За энэ нь бол шинээр сонгогдсон багийн иргэдийн нийтийн хурлын дарга нараа аймгийн хэмжээнд хүлээж авч тусгай сургалтанд хамруулж чадварчуулах, мэдлэг мэдээллээр хангах, бидний дээд удирдлага болох нутгийн удирдлагын байгууллагатайгаа хамтарч ажиллахын ажлаа хийгээд дууссан. Ийм л ер нь ажлын өнөөдөр шавтарч байна. Тэгээ хамгийн сүүлд бол аймгийн иргэдийн хурлын дарга, засаг дарга хоёр бүх сумдынхаа хурлын дарга нарыг засаг дарга нартай нь хүлээж авч уулзаж бас бодлогын түвшинд санал солилцох юм уулзалтыг зохион байгуулсан. Маш их сэтгэл хангалуун байна. Стратегч шинжтэй, ялангуяа залуу хойж үе, хүүхэд багчууд, тэдний ирээдүй, гэр бүл дотор хүчирхийллийг бууруулах, ажлын байранд ирэх стресс дарамтыг бууруулахад чиглэсэн их стратегч ажлууд хийгдсэн байна гэж харагдаж байна. Сумдын иргэдийн хурлын дарга нарч бас ингэж дүгнэж байна. Тэр дундаа бас онцлог үйдсэн өөрсдөөсөө бас манлайллыг их олон талаараа харуулж чадчихэв. Дархан сумын засаг даргын тамгын газар Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд ажилласнараа одоо өөртөө цаг гаргах, стресс багтаа ажиллах, таатай орчин нөхцөлд байх, ар гэртээ гаргах, цагаа нэмэгдүүлэх, үр хүүхэдтэй цаг гаргахын боломжийг нь олгож өгөх гэдэг их олон талт ажлуудыг бас өнөөдөр танилцууллаа. Ер нь бол сумдаараа явж ингэж туршлага судалж байгаа хурлын зүгээс бол их авштай гэж үзэж байгаа. За манай сумын хэмжээнд бол хурлын зүгээс бол нэг авштай зүйл нь Дархан сумаас судалсан зүйл. За цахим хэлбэрлөө шийдчихэд цаас хэлбэрийг халах гэдэг байна. Хуралдаанаа цахим хэлбэрээр хийдэг болж байна. Тэгээ энэний араас нь бас бид манай сум бол явж байгаа. Тэгээ цахим хэлбэрлөө шилжих оны эцсийн хурлыг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгээд бас авштай тал гэж харж байгаа. Дархан аймгийн иргэдийн хурл болон одоо Дархан аймгийн Орхон онгор Шарингол сумдын иргэдийн хурлын дарга нар болон одоо ажлын албаны бүрэлдэхүүнүүд Дархан сум дээр ажиллалаа. За Дархан сумын хэмжээнд 2025 онд Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр за мөн одоо засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр тусагдсан ажлуудыг одоо хэрэгжүүлэх чиглэлээр энэ онд одоо онцлог ямар ажлууд хийсэн бэ гэдэг талаарх мэдээллийг бол өнөөдөр өгж байна. За үндсэндээ бол засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа бид нэг нөмерт одоо хүний хөгжлийн бодлогыг ирэмбэлж за хүний хөгжлийг одоо сайжруулах чиглэлээр хэр хэдэн төсөл арга хэмжээнүүдийг бол санаачлан хэрэгжүүлж одоо үр дүнгийн тооцож байгаа талаарх бол мэдээллийг сая өглөө. За товчондоо дуртад бол одоо байгтууд Дархан болон гадаад дотоод ихтэй сургуулиудын одоо солилцооны тэтгэлэг хөтөлбөрүүд за мөн дээрээс нь бага насны хүүхдүүдийн аймбрик болон степ тоглоомын хөтөлбөрүүд за дээрээс нь одоо орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд за тэр дундаа одоо авто зогсоол за мөн дээрээс нь автобусны буудал за сургууль цэцэрлэгийн дээврийн ажлууд за мөн дээрээс нь одоо Дархан сумын хэмжээнд одоо орчны засварын үйл ажиллагаанууд энэ төргээд энэ жил хийгдсэн нэг иргэдээс одоо сайшааллуудыг бас авч байгаа энэ олон ажлуудыг орон нутгийн хөгжлийн сангаар хийгдсэн ажлуудын талаарх мэдээллүүдийг бол өглөө. За өнөөдрийн уулзалтаар бол одоо сумдын иргэдийн хурлын дарга нар болон ажлын албаных нь за Дархан сумаас одоо туршлага судлах за нутагшуулах ямар ажлууд байгаа дээр бол бас бид хүмүүс санал солилцлоо. За нөгөө талаар ажилтны албаагчдын нийгмийн эрүүл одоо хариуцлагыг нийгмийн одоо хамгааллыг сайжруулах чиглэлээр бас бид хүн ямар бодлого байж ажиллаж байгаа мэт талаараа бас илүү бас нээлттэй бас ярилцлаа. Нөгөө талаараа бас орчин цагийн төрийн албаагчдын за хэрэгцээ орчин болон одоо бусад ажлын нөхцөл болцоо сайжруулах чиглэлээр бид хүн бас нэлээд анхаарч ажиллаж байгаа гэдэг талаараа бол одоо бусад сумдынхаа иргэдийн хурлынханд бол бас энэ талын мэдээллүүдийг бас өгж цаашаад бас яг энэ чиглэлээр бид хүн юу хийх юм бэ, яаж хамтарч ажиллах юм бэ гэдэг талаар мэдээллүүдийг бас товчхон бас хүргэлээ. За 2025 оны хэмжээнд бол бид хүн нэлээд одоо
цэдрэг үйл ажиллагааны хөтөлбөр тусагч ажлуудын нэлээд одоо үр дүнтэй сайн хэрэгжүүлсэн нэгд нь бол одоо бид хүн манай дархан сумын цэдрэгийн тамийн газрын дэргэдэх үйлдвэрчний бол манай үндэсний шилдэг одоо салбар хороо боллоо. Тэгээ яагаад энийг явж байгаа юм гэхээр өнгөрсөн хугацаанд бид хүмүүс ажлын албаагчдынхаа нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр одоо 6 сарын хугацаанд ажилтны орон сууцыг за мөн дээрээс нь төрийн албаагчдын эрүүл мэндийн өрсөн сэргийлэх үзэлгүүдийг за мөн дээрээс нь ажлын нөхцөлөлцөөг сайжруулах, дээрээс нь тусгай мэргэжлийн чиглэлээр одоо өөрсдийнхөө мэргэжлийг ахиулах, нэмэгдүүлэх, за магистр, докторийн хөтөлбөрүүдэд хамрагдуулах те за өөрсдөө хөгжүүлэх чиглэлүүдээр бас нэлээд боломж олцоог олгож байгаа энэ ажлууд бол бас одоо үндэсний хэмжээний үйлдвэрчний хөвлөм бас шилдэг болоход бас нөлөөсөн гэж бас бид хүн тайлгнасан. За нөгөө талаараа бид нар бас хошин дархан хуучин дархны хоорондын ялгааг арилгах чиглэлээр бас энэ жил нэлээд анхаарал хандуулж ажиллана. За тухайлах юм бол одоо 2 жилийн хугацаанд хийгдэж байгаа мөнх найрамдал төслүүд тийм ээ. За хуучин дархны иргэд заавал шинэ дархан дээр очиж одоо амралт одоо зугаалгын газар тий одоо хүүхдээ салхилуулахаас ахуулаад чөлөөцөг үр дүнтэй өнгөрүүлэх хийн тулд заавал шинэ дархны зорддог байдлыг бас энэ арилгах чиглэлээр бас ажиллаж байгаа. Мөнх найрамдал дээр бол нийтдээ 4 спортын чиглэлийн мини хөлбөмбөг, саксны талбай, цагаар бөмбөгийн талбай болон одоо экстрем одоо талбайнуудыг бас одоо орон нутгийн сангаар хийгдсэн энэ ажлуудыг бол бас сая танилцууллаа. Тэгээд эдгээр ажлууд маань бол яг иргэдээс нь нэлээд бас сайшаалыг авч байгаа, нэлээд одоо үр дүнтэй ажил байна гэдэг зүйлийг бас иргэдээс өгч байгаа. За нөгөө талаар гэр ороолын иргэдийн бас одоо нийтийн тээвэр үйлчлэгээр хүртээмжтэй хүргэх чиглэлээр за 7 дуурайгийн одоо ухаалаг автобусны бодлыг бас ашиглалтанд оруулсан талаарх мэдээлэл өгсөн. За өөрөөр хэлбэл бол одоо гэр ороолын иргэд манай дахандаа бас анх удаа хэрэгжиж байгаа ухаалаг автобусны бодлоор хүүхдүүд маань ялангуяа өвлийн цагт эцсийн зогсоол дээр байгаа хүүхдүүд нь 35-аас 40 минут хугацаанд автобус хүлээдэг байхдаа хүлээдэг үедээ бол энэ одоо дотроос халдаг. За тий. За дээрэс нь одоо үнгүй Wi-Fi-та за хүүхд хамгааллын мэдээлэл сторкууд явуулдаг энэ ухаалаг автобусны бодлоор үйлчлэх болцоонууд бас нэмэгддэг гэх мэтийн одоо энэ зүйлүүдийг бол бас сая нийтдээ одоо хилцүүлгийн үеэр туршлага судлах үеэр нь бол бас өнгөрсөн 2025 онд энэ жилийн хугацаанд бол удаагийн байдлаар эдгээр ажлуудыг хийсэн байна гэдэг талаар мэдээлэлүүд өгөөж байна гэсэн. За маш их үнэхээр найрсаг, халуун дулаан, нээлттэй ийм сайхан одоо уулзалт маань үнэхээр тийм халуун дулаан уур амьсгал дотор байлаа. Тэгээд маш их урам зориг авлаа. Тэгээ одоо би яг энэ дархны аренад одоо энэ заалан дайг сууч юм. Тэгээ энэ тайзан дээр дуулна. Тайз гэдэг бол бидний хувьд бол бид нар энэ тайз өөрөө алтан тайз гэж бид нэрлэдэг. Тэгээ энэ алтан тайз бидний энэ он жилүүдэд дуулсан уран бүтээлийн өв, уран бүтээлийн маань одоо гайхалтай одоо он жилүүдэд дуулагдсан дуунууд маань их шиглэж байна. Тэгээд United дархан United Arena гэдэг энэ заал бол үнэхээр сайхан заал байна. Сайхан заал байна. Тэгээд бидэнд бас энэ бүх зүйлийг ингэж бас зориулж, бэлтгэж, биднийг ингэж бас дуудаж, урьж авчирж байгаа дархны одоо энэ United Arena-гийн одоо зориго болон энэ одоо энэ байгууллагын хамт олонд бас чин сэтгэлээсээ талархаж байна. Тэгээд 11 сарын 14-нд орой 20 цагаас тоглолт маань болох гэж байна. Тэгээд тоглолтондоо дарханчууд та бүгдийг урьж байна. Тэгээд энэ бол төвийн бүсүүдээс ирэх маш олон одоо үзэгчид бас зорж ирж байгаа. Улаанбаатараас ч гэсэн бас хүмүүсүүд бас одоо бол фэн, шүтэн бишрэгчид маань бас зорж ирж байгаа учраас та бүгдийг үзэгч олонныхоо зүрх сэтгэлийг асаах тоглолт маань билээ. Зүрх юугаар асдаг юм бэ? Хайраар асдаг. Зүрх юугаар асдаг юм бэ? Өгөөмөр сэтгэлээр асдаг. Зүрх юугаар асдаг юм? Зүрх уучлалаар асдаг тий. Зүрх хайр, баяр хөөр, амар амгалан, урам зориг, хүч чадал тэр бүх зүйлээр зүрх тэр нүдэнд харагдахгүй гарт барихгүй тэр зүрх сэтгэл хүний тэр сэтгэл мэдрэмжин дотор байдаг тэр зүйлээр хастгаа гэж боддог. Тийм учраас энэ үеч ирэх улсууд зөвхөн ганцхан одоо ингээд дуу хөгжим сонсох биш тэр бүх зүйлээр одоо миний энэ хэлсэн энэ бүх зүйлээр та нарын зүрх дуу хуураар дамжин бидний энэ хөгжмөөр дамжин бидний энэ тоглолтоор дамжин хүн болгоны зүрх сэтгэл нэгдмэл байдал дотор үнэхээр хайраар асаасаа зүрхнээс зүрхэнд энэ тоглолтоо хүмүүсүүдийн зүрх сэтгэл сийлэгдээсээ дурсамжийг бүтээгээсэ гэж хүсэж байна. Ер нь энэ тоглолт маань бас яг ерөнхий концепц нь бол зүрхнээс зүрхэнд гэсэн урайтай байгаа. Тэгэхээр бас зөвхөн 18 инчээр яриа тоглох биш, зөвхөн бүжигчд хамт олонтойгоо ирэх биш, дарханчуудтайгаа хамтын тоглолтыг бүтээе гэсэн зорилготой байгаа. Зүрх асан тоглолтын, шоу тоглолтын ер нь бүх үндсэн багууд ирж байгаа. Үүгээрээ бас энэ тоглолт маань сонцлогтой Сэлэн Эрдэнэт гэдэг яг энэ төвийн бүсийн яг том арена гэдэг утгаар нь бид нар бол ирж байгаа. Тэгэхээр бас яг энд бас ийм том
одоо урлаг соёлын солилцоо хийгдэх боломжтой энэ арена бол байгуулагдсан нь маш их баярлж байгаа. Зүрх хаасны төсөл маань баг өнгөрсөн жилийн 10 сард эхэлсэн. Энэ төслийн гол зорилго нь бол хүн болгоны зүрхийг асаая. Энэ юугаар бид нар асаах вэ? Дуу их шиг, дуу тий. Дийн гоё хамт нэг юм байбан дээр авчи гэсэн хамгийн гол философитой. Тэгээд манай өрөөг бол зүрхнээс зүрхэнд гэж байгаа. Тэгэхээр бас энэ төсөл маань бас ингээд үргэлжлээд бас яг дараагийн яг энэ локейшн одоо дархан аренад үржиж байгаад бас маш их таатай байгаад байна. Бид нар 100 асуулт орж ирж байгаа 45 хариулдаг байсан бол одоо 80. Голомт банк Монголын бизнесийн салбарын манлайлагчдад зориулсан бизнес конференц арга хэмжээг 2020 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулсаар энэ жил 6 дахь жилдээ золгож байна. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь тухайн жилийн эдийн засаг санхүүгийн үр дүн, түүнд нөлөөсөн хүчин зүйлсийг дүгнэж, ирж байгаа жилүүдийн эдийн засгийн төлөв байдал хийгээд түүнд хэрхэн бэлэн байх талаар хэлэлцэж, бизнес эрхлэгчдэд харилцан туршлага солилцох боломжийг олгоход оршдог байна. Оролцогч байгууллага бизнес эрхлэгчдийн талархлыг хүртэж, хүлээлт үүсгэх болсон тус арга хэмжээг энэ удаа Дархан бизнес конференц нэртэйгээр зохион байгууллаа. За Голомт банкны зүгээс бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудад зориулсан бизнес конференц арга хэмжээг 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа. За яг орон нутагт гэх юм бол бид нар Дархан хотод 2 дахь удаага одоо ингээд өнөөдөр амжилттай зохион байгуулад бизнес эрхлэгчдэр маш ч гэсэн маш идэвхтэйгээр оролцож байна. За тэгээ энэхүү арга хэмжээний үеэр бид нар за бизнес эрхлэгч нар яг эрх чиглэлийнхаа төлөвлөлтийг хийж байгаа энэ цаг үед макро эдийн засгийн төлөв байдал одоо чих хандлага тэгээ шинээр тулган гарч ирж байгаа одоо бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах боломжууд юу байна. За мөн дээрээс нь хиймэл оюун ухаан дижитал шилжилтийн талаарх мэдээллүүдийг хүргэж байна. За үүнээс гадна яг бизнес эрхлэгч нар маань экспортод гарахыг бүгдээрээ хүсдэг тийм. Тэр энэ чиглэлээр бид нэр экспортод нэвтрэхийн тулд бизнес эрхлэгч нар маань юу хийх ёстой, юунд анхаарах ёстой, ямар зүйлүүд дээр одоо илүү сайжруулалтууд хийж дараагийн шатнд гарах вэ? За мөн ер нь бизнес эрхлэж байгаа хүмүүс яг юуны төлөө энэ бизнесийг хийж байгаа, ямар сайн сайхныг бүтээж одоо хүлээж баялаг бүтээж чадах вэ гэх зэрэг маш сонирхолтой сэдвүүдийг бол өнөөдөр бид нэр хүргэж байна. За мөн Голомт банк дөнгөж одоо удаагүй олон улсын санхүүгийн корпорацтай 160 сая $1 одоо санхүүжилтийг бид нар давсан. За үүний 25%-ийг яг цэнхэр санхүүжилт буюу одоо Монгол улсын усны хэмнэлтийг одоо сайжруулах, усны хангамж чанарыг сайжруулах чиглэсэн санаачлагуудыг бид нар дэмжиж ажиллана. Тэгээ энэ чиглэлээрх мэдээллүүдийг мөн харьцагчдаа хуваалцж байгаадаа бас баяртай байна. За хамгийн сүүлд нь гэх юм бол бид нар ингээд менторшип хөтөлбөрийг 4 дахь жилдээ зохион байгуулж байгаа. За энэ жил 5 дахь жил маань одоо 26 онд бид нар зохион байгуулагдахаар бүртгэлүүдээ авч байгаа. Тэгээд Дархан хотын бизнес эрхлэгч нарт менторшип 2026 одоо хөтөлбөрийг яг тухайлан Дархан хоттой зохион байгуулахаар одоос өнөөдөр бүртгэлээ эхлүүлж байгаагаа дуудлахад таатай байна. Энэ удаагийн арга хэмжээний илтгэл болон бусад контентуудыг хиймэл оюун ухааны өнөөдрийн хөгжил, AI суурьтай ухаалаг шийдлүүдийг бизнесийн үйл ажиллагаанд оновчтой ашиглах чиглэлээр бэлтгэн хүргэсэн юм. Мөн дээрх чиглэлд Голомт банкны зүгээс амжилттай хийж хэрэгжүүлсэн ажил, сайн туршлагуудаа харамгүй хуваалцаж зөвлөгөө өгсөн нь Дархан хотын бизнес эрхлэгчдийн хувьд сонирхолтой шинэ мэдээлэл болж чадлаа. За би барилгын материалын чиглэлээр хувийн бизнес эрхлээд одоо 2002 оноос хойш явж байгаа. Тэрнээс өмнө бол яг өөр бизнес мэргэжлэр бол одоо 80 оноос хойш Дархан хотод үйлдвэрийн чанаруудад инженерийн ажил хийгээд явж байсан. Тэгээ 2002 оноос хойш хувийн бизнес хийгээд явж байна. Одоохондоо бол Голомт банктай бол 2002 оноос л анх харилцаж эхэлсэн. Анх байгууллагад хувьяасан л ажилласан ярина. Тэгээд сүүлийн одоо 4-5 жил бол бүр одоо өөр банктай харьцахгүйгээр бүх үйл ажиллагаа Голомт банктай харьцаж явж байгаа. Одоогоор бол манайх нэг барилгын материал үйлдвэрлэдэг, барилгын дүүргэж материал, барилгын шохоо, технологийн шохоо гэдэг шохооны үйлдвэрлэл бол нэлээд эрчимтэй явж байгаа. Ирээдүйд бол одоо тэр өөрийн эзэмшилд байгаа орд газрыг төсөгдөд Дархан хотод нэг сайхан ууган цаймтай үйлдвэр байж байгаа дампуурц. Одоо тэрний үндэс суурийг шааш нь өргөжүүлэх шинээр одоо хоороо шинэ технологиор цемент үйлдвэрх байгуулалт мөрөөдөлтөд орчихвол ингээл зураг төслөө боловсруулаад өөрөө ингээл явж байгаа. Ер нь бол Голомт банктай бол бас нэлээд найдвартай харилцагч манай Голомт банк гэж бодож байна. Голомт банкын сонгосноор ер нь ямар давуу талуудыг ер нь авч чадж байгаа гэж бодож байна. Одоо ер нь одоо найдвартай харилцагч та манай.
шаардлагатай үед одоохон хүссэн зээлээ хүссэн хэмжээгээр ойлгуулцаад авчиж чаддаг. Бид нар эргээд хугацаанд зээлийн хугацаанаас өмнө болж игэл төлж одоо үйл ажиллагаагаа дэмжиж явдаг. Тэгэхээр айл аль нь харилцан бие биендээ ашигтай байх зарчмыг барина. Эднийх банкнаас бол байнгын одоо бас санхүүгийн засгийн янзын одоо төрлийн мэдээллээр хангаж явдаг. Бид ч одоо бас тэрийг ажил төрөлдөө нэвтрүүлж ингэж ажиллаж байгаа. Дархан бизнес конференц арга хэмжээнд Дархан аймгийн 150 гаруй компани аж ахуй нэгж тэдгээрийн төлөөлөлд өргөдөн оролцсон байна. Бизнес эрхлэгчдийг инхүү нэгд ор цуглуулан харилцаанд туршлах хуваалцах боломжоор хангасан нь орон нутгийн хөгжилд оруулах бизнесийн салбарын хувь нэмрийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой ажил боллоо. Үзэгч та бүхэндээ төвөмбөсийн мэдээллийн үйлбэрээ ээлж эц дугаараа танилцууллаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Маргааш энэ цагтаа эрг уулзъя. Баяртай үзэгчтэй сайхан амарцгаарай.